Манай улсын 14 настай хүү дрон кочлоор дэлхийн аварга боллоо. Сайн бацхан эрхэм үзэгчдээ Ice Global мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. Дамп даржлагын хийдий хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаа. Дахны Мармышкад Буряд эстрадын супер од оролцлоо. Улаанбаатар хотод орос хэлний 9 дахь олимпиад эхэллээ. Монгол орны ууган хийд дамп даржлын хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, шашин соёлын цогцлбор байгуулахаар болжээ. Тус хийд нь 260 жилийн түүхтэй бөгөөд энэхүү хийд нь нийслэлийн өмчөд бүртгэлтэй хэдиж өнөө хүртэл сэргээн засварлаж байгаагүй байна. Нийслэлийн захиргаанаас Хватар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хээ дамп даржаалын хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлахаар болжээ. Ингэхдээ тус шашны байгууллагыг хуралнамаа явуулах боломжийг олгох, соёлын үеийг хамгаалах тухай хууль журмын дагуу хийдийн 4.5 га газрыг Монголын бурхан шашинтны төв гандан төслийн хийдийн жишгээр тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын үеийг хойч үедээ хөлөөрөн үлдээхийн тулд сэргээн босгохоор төлөвлөж байна. Нийслэлийн зүгээс эхний ээлжин тус хийдийн ойр орчмыг хэрхэн яаж хуучин өнгө төрхөөр нь сэргээн босгох талаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бөгөөд эх оны 8 дугаар сард дамп даржаагийн дулааны станцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Мөн тус хийдийн ойр орчмыг амны орон сууц болгохоор төлөвлөж байгааг албаныхан онцоллоо. Дамп даржаалын хийд нь 1865 онд байгуулагдсан бөгөөд 1930-ад оны хүртэл 2000 гаруй лам ном хурдаг томоохон хийд байжээ. Мөн энэхүү хийд нь цогчин дугуйн 12 аймгийн 30 орчим дугуйн сум 4 датсантай үйл ажиллагаа явуулдаг Халах Монголын тэргүүн хийд байсан бөгөөд Аграм, Лахаарам гэсэн шашны дээд золыг олгодог байснараа онцлогтой байжээ. Жанчигдорж Баттар, Евгений Павлов, Дмитрий Ефремов, Ice Global. Эрхэм үзэгчдээ та бүхэнд цөөх хорин мэдээг хүргье. Нийслэлчүүд шинэ оноо төв талбайд сүлд мод засаж өгтдөг. 2017 оноос хойш ашиглаж байгаа уг сүлд мод нь 22 м өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүүстэй. Сүлд модыг 2000 цэгэн гэрэл бит тоглоомоор чимгэлсэн байна. Хотын удирдлагууд нийслэлийн иргэдийн хамтаар сүлд модны гэрлийг энэ сарын 10-ны 19 цагт асаалаа. Өчигдрийн хувьд бол Улаанбаатар станцыг бол бүрэн хангаад хөдөө нутгууд руу баруун тишээ гарч эхэлсэн. Аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Дамдын ям газрын тосны бүтээгдэхүүн импортлогчтой уулзаж 4 хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгох, орон нутагт хэрэглээг дундын зуршлалгүйгээр хангах албан даалгавар өгчээ. Сайдын аж ахуйн нэгжүүдэд өгсөн албан даалгаврын хэрэгжилтэй албаныхан газар дээр нь танилцсан байна. Танаа дээр одоо бол нэг 30-аад сум, 33 сум үндсэндээ дизель түшгүй байгаа. Ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр өнөө маргааштай нэг сайн шахаад жижиглэнгээ жиглээд авчмаар байна. Хоёр дахь асуудал нь бол тэр нөгөө бөөн дээрээ бас нэг хяналтуудаа тавиад нэг шагийн одоо арилжаа бий болж байгаа гэдэг нэг ийм асуудлууд байгаа. Танаа авто бензины нөөц чинь хэд вэ? 657. Тий, тэгэхээр шин бас одоо дайж шүү дээ, тий. Хийн түлшний дэлбэрэлтэд өртөж чадсан 207 дугаар байрны буурин дээр орон сууц барихаар эх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ. Өнөөдрийн байдлаар барилгын 10 давхрыг буулгаад байгаа бөгөөд үлдсэн 3 давхрыг энэ сард буулгаж дуусгах юм байна. Тус байранд 67 өрхийн 250 гаруй хүн амьдардаг бөгөөд тэдэнд түрээсийн төлбөрт 6 сая төгрөг олгодог байна. Нийслэлийн хэмжээнд он гарсаар 606 хүүхэд зам тээврийн осолд орчжээ. Баянзүрх хаамуул дүүрэгт дэлгийнх нь бүртгэгдсэн бөгөөд 376 нь явганаар, 98 нь тээврийн хэрэгслэлээр, 132 нь ундаг болон захилгаан дугуйгаар зорчиж байхдаа тус өртжээ. Ослын улмаас хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан 140 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 71-д нь эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна.
Оюутлага бүлэг ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, улсын их хурлын хянан шалгах түүх хорооны нотлох баримтыг шинжилэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдөр хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь түүнийг олон улсын зах зээлийн жишгт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын талаар мэдээлэл сонслоо. Бүрээдэд хяахт орчимд их хэмжээний засан хунгар үүссэний улмаас авто замын нөхцөл байдал хүндэрчээ. Ялангуяа оронгой орчмоор явах боломжгүй болсныг жолооч нар хэлж байна. Житад мөн үзэгдэх орчин хязгаарлагдсны улмаас ачааны машинуудын бөөгнөрл үүссэн байна. Түүнчлэн тарбагтай дүүрэг орчимд ачааны автомашин дараалан зогсжээ. Дархны Мармышкад Буряды эстрадын суперод оролцлоо. Чингис Раднаев юуны учир амралтын өдрүүдээр мөсөн дээр даарч зогсов. Сурвалжлагаас үзнэ. 12 дугаар сарын 6-7-нд Дарханд өвлийн загасчлалын тэмцээн боллоо. Энэ тэмцээн уламжлал ёсоор Монголын мөсөн дорох загасчлалын үлрэхлийг нээдгээ. Энэ жил Түшиг уулын нуурын мөсөн дээр 13 баг цуглалаа. 4 нь энгийн, баг бүр 5 тамирчинтай. 2 үедээ бөгөөд үе бүр 3 цаг үргэлжилнэ. Энэ хугацаанд аль болох олон загас барих ёстой. Зөвхөн нүдүр буюу мормишка ашиглана. Тэмцээн эхний мөчөөс эхлэн ширэн үрсэлтэнтэй өрнөв. Дархны мөсөн дээр Монголын шигшээ багийн дуршлагатай тамирчид хүртэл оролцсон байна. Тэмцэх шалтгаанч байсан юм. За өнөөдрийн тэмцээн маань дуусахад клубүүд хоорондоо бооцоо тавьсан мөнгийг эхний 3 байр нь хувааж авдаг. 1-р байр нь 35%, 2-р байранд орсон нь 20%, 3-р байранд орсон нь 15%. Бооцооныхаа дэнчингийн мөнгийг авна. Мөн эвийн тэтгэгчдийн шагналыг авах болно. Олон сая төгрөгийн төлөө Бурядаас ирсэн нөхөр багч хүч үзлээ. Тэд бүр тусгайлан супер одогч урьсан байна. Сайн байна уу, я Чингис Раднаев. Сайн байцгаана уу? Чингис Раднаев байна. Өнөөдөр би загасчлалын клубийнхнийхаа хамтаар Дархан хотын хиймэл нуур дээр явж буй өвлийн Мормышканы бооцоод тэмцээнд оролцож байна. Маш сонирхолтой зохион байгуулалт нь мундаг тэмцээн болж байна. Биднийг маш найрсаг ухтан авлаа. Уур амьсгал супер. Загасчил сайхан шүү найзуудаа. И прекрасное настроение. Рыбачьте, друзья мои, рыбачьте. Бурядын гавьяач жүжигчин загасчлах дуртай нэгэн түүнд өөрийн гэсэн арга барилч бий. Да, есть определенные хитрости. Тийм ээ, хэд хэдэн арга бий. Олгогдсон бүст ашигтай байрлал олж авахын тулд хурдан гүйх хэрэгтэй шүү дээ. Нужно очень быстро бегать. Салхич аврыг үйл ажрын Чингис Раднаевын баг үр дүнтэй оролцож 5 дугаар байр эзэллээ. Харин аваргаар нь нутгийн эзэд болох Дархны баг тодорлоо. Тэд бараг 11 кг алга нь сурхай агнаж 4 сая 200 мянган төгрөг хүртжээ. Гавьяат жүжигчинд ч голохдохгүй шагнал шүү. Евгений Павлов, Сергей Тучков, Оч Сансар, Бүрвсрүн Марлма, Ice Global. Мөсний загасчлалын клубүүдийн бооцоо тэмцээн 2025 өндөр үедээ хаалгана. Энэ сарын 9-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд Орос хэлний 9 дахь олимпиад Улаанбаатар хотын Орос хэлний төвүүдийн дунд зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд тус арга хэмжээнд Монгол улсаас нийт 180 сурагчид оролцсон байна. Жил бүр Орос албаны улсын засгийн газраас дэлхийд даяар тус улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг. Орос албаны улсын зүгээс Монгол улсад энэхүү тэтгэлэгт хуваарийн тоог 2013 оноос эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлсэн бөгөөд сүүлийн 4 жилийн хугацаанд 620 гаруй тэтгэлэгт хөтөлбөрийг Монголын хүүхэд залуучуудад олгоод байна. Энэхүү үзүүлэлтэнд Монголын нийт хүн амын 1 хүнд ноогдох хэмжээгээр дэлхийд 1-р орж байгаа үзүүлэлт юм байна. Жил болгон Монгол улсад одоо Оросын шинжлэх ухааны соёлын төв буюу Орос ордон Монголын одоо хүүхдүүдийн дунд Орос хэлний олимпиадыг зарладаг. Энэ Орос хэлний олимпиадын ач холбогдол нь юу юм бэ гэхлээр одоо яг энэ өөрийнхөө Орос хэлний төвүүдийн дунд зохион байгуулж байгаа Орос хэлний олимпиад байхгүй юу. Тэгээ эндээс хүүхдүүд Оросын холбоот улсын засгийн газрын тэтгэлгийг авах бололцоог олж байгаагаараа давуу талтай. Энэ жилийн хувьд тус олимпиад 2 үе шаттай явагдаж байгаа бөгөөд эхний шат нь Орос хэлний шалгалт болон үндсэн хичээлүүдийн даалгавруудаас бүрдэх бөгөөд хоёр дахь шат нь эхний шатанд хамгийн өндөр оноо авсан оролцогчдоос ярилцлага аван шалгуурлах ажээ. Орос их
олон жилийн түүхтэй хүчрэх том улс. Тэгээд Орос хэл рүү сонирхолтой, сонсголонтой сонсогддог гоё хэл болохоор бас Орос улс бас таалагддаг болохоор сонгон суралцж байгаа. Улаанбаатар хотноо болсон энэхүү шалгаруулалтын дараа Тус Олимпиадын шилдэг оролцогчид 2026-аас 2027 оны хичээлийн жилд Оросын засгийн газрын квотоор Оросын ихтэйд сургуулиудад элсэгтэй хувийн амжилтын оноогоо баталгаажуулсан гэрчлэгээ авах бөгөөд үүний дараа тэдгээр оролцогчдод Оросын холбооны улсын ихтэйд сургуульд суралцах үүд хаалга нэгдэх юм байна. Жанчивдорж Баттдорж, Сергей Тучков, Евгений Павлов, Iced Global. Эрхэм үзэгчдээ Global Media энэ хүү хүрээнд өндөрлөж байна. Хөтлөгч мөнх хоёр та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Баяртай.